Someone in
Манай нийслэлийн өвгөн сургуулиудын нэг түүхт одоо 7-р сургууль гэж нэрлэгдэж ирсэн Оюун тухай цогцлбор сургуулийн өргөдөглийн ээлжийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Монгол улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, зам тээврийн хөгжлийн сайд, нийгэм хамгааллын сайд, болоод ажлын хамтны хамуун дүүргийн 10 дугаар орооны иргэд эцэг эхчүүд, Оюун тухай цогцлбор сургуулийн багш сургуулийн мөрөмжлөгчид, хүүхэд багчууд, суралцагчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бас баяр хүргэе. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажил бол урд хожид байгаагүй ийм түвшин өргөн царвартай хэрэгжиж байна. За би ганцхан жишээ хэлье. 2016 оноос хойш өнөөдрийн хүртэл зөвхөн манай нийслэлд 27 сургууль 67 цэцэрлэг баригдаж ашиглалтанд орсон байна. Мөн цаана удахгүй ашиглалтанд орохтой үлээгдэж байгаа 26 сургууль 62 цэцэрлэг байна. Энэ барилга хөрөнгө оруулалтын ажлыг дундаж үүсгэхэд одоогоор 80% байна. За 19 оны үлдэж байгаа хугацаа 20 оны эхний хагасдаа эдгээр сургууль цэцэрлэгүүд ашиглалтанд орно. За сургууль цэцэрлэгийн хүртээмж нэгдсэнтэй холбогдуулаад боловсролын чанар дахиж гарч байна. Өнгөрсөн хугацаанд манай нийслэлийн ерөнхий шалгалтаар одоо 21 аймагтайгаа харьцуулаад үзэхэд бол ер нь байнга 12-р байранд тогтмол явдаг байсан. За 17 онд 9-р байранд, 18 онд 7-р байранд, 19 онд 4-р байранд орж ирсэн. За мөн сургуулийн амжилт чанарыг бусад орон нутагтай харьцуулах юм бол одоо манай нийслэл бас мундаг явж байгаа. За ийм үзүүлэлтээ бас ингээд сургууль цэцэрлэгийн бүтэмжээ дагаад ийм өөрчлөлтүүд гарч ирж байгаа. За эдгээр одоо сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд манай одоо төр төмний түвшин улсын хурлын гишүүд одоо тойрныхоо онцлог сургууль цэцэрлэгийн бүтэмжийг мэдэрч түүнийг одоо улсын төсөвт суулгах, улсын төсөвт суулгаж батлуулсныхаа дараа хэрэгжих түвшинд нь хурдан авах ажиллагаа эхлэхээс ахуулаад гүйцэтгэх хэрэгжих түвшинд бүх шатнд ингэж анхаарал хандуулж ажиллаж ирсэн. За ялангуяа энэ хамгааллын сайд бол тойрныхоо сургууль цэцэрлэгийн асуудалд нэмийг анхаарал хандуулж ингэж ажилладаг юм. За энэнийг бүрдүүлчихсэн харагдаж байгаа. Саяхан санаараа бүх хугацааны өмнө хажуу талын 49 цэцэрлэг ашиглалтанд орсон. За энэ хажуу талд 100 сургуулийн барилгаас үдээ эстэй явж байна. Өнөөдрийн Оюун тухай цогцлбор бас баригдаад ашиглалтанд орж байна. За бас энэ боловсролын салбарын Оюун тухай цогцлбор сургуулийн ажлын нэрийн өмнөөс гишүүндээ сайдтай дарахаар хэлье гэж бодож байна. Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн бүтээлч амжилт одоо сургуулийн амжилт өсөж байгаа. За үүнээс гадна бас одоо зүрийн үйл ажиллагааны зохион байгуулалтын энэ зохицуултуудыг хийж байна. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн эсгэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа манай эцэг эхчүүд мэдж байгаа. Хуучин бид нар бас хүндрэлтэй эсгэлтийн өвдөг байсан нэрээ. Арга цэцэрлэгийн гадаа манай жумчин огцлож явдаг байсан шүү дээ. Одоо бол маш боловсролгүй цахим хэлбэрээр явуулж байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд ерөнхий боловсролын зарим сургуулийн эсгэлтийг цахим хэлбэрээр явуул туршиж үзсэн. Энэ жилээс эхлээд ингээд хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой болж байгаа. За гэх мэтчлэгээр манай боловсролын салбарт бас нааштай ийм эерэг өөрчлөлт гарч байгааг бас нэмэлт таатай. Ингээд Оюун тухай цогцлбор сургуулийн багш сургууль мөрөмжлөгчид ажилтны албан хаагчид та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. За хүүхэд багчид та бүхэндээ сургуулийн өндөр амжилтыг хүсье. За мөн одоо онцлогтой сургууль байна. Одоо манай агаарын тээврийн салбарын мэргэжлүүд эндээс төлөвлөсөн байна. Цаашдаа бас одоо олон мондөг ийм орсон хүмүүс төрж хараасаа гэж хүсэн ирэж байна. Баярлалаа. Тэгэхээр амоодны хэмжээ өнгөрч байгаа одоо энэ намайг цагаад ирэх хавар гэрмэчлэн олон сургууль цэцэрлэгийн цогцлбор барилгууд өргөдөлгөөр ашиглалтанд орж байна. За энэ бол мэдээж боловсролын салбарт оруулж байгаа
өвчин урлын дарга Баасгийн сэр таны бүгд нүрья. За юу бас энэ бүлцээс энэ сайхан зөвхөн өвчтөний нээлттэй ажиллаад үзүүлсэн Монгол Улсын иргэдийн гишүүн Монгол Улсын засгийн газрын гишүүн Замтай өвчтөний сайхан их хамгаалсан сайхантай болон за мөн энэ байгаа энэ цаашид үргэлжлсэн буян тухай зөвсөлтний нийт сурагчдаа балармаа зөвлөлтөй багш нар руу уулзах нартай энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За маргааш бас түүхүүд Монгол Улсыг тунхагласан өдрийн баярын өдөр. Энэ сайхан баярын өдрийн битүүний өдөр бид нар бас сайхан энэ сургуулийнхаа нээлтийг хийж чадаад бас бэлэгшээж эндээс маш олон хүмүүс хам сургалтын болж улс орныхаа өдөр хийж болж байгаа. Би одоо энэ юм бас энэ сургуулийн байгууллага энэ өргөдлийг нэмж байгуулах онцгой хөрмөөр орсон хүмүүстэй бас хүүхдүүдтэйгээ хамтарч байгаа зөвөрөө бүгдээ талархалаа илэрхийлдэггүй. Yani самбуудын одоо хөрмөгийн үсгийн суулгасан энэ сургуулийн барих гол заглагын шийдсэн одоо сайд их хамгаалсан сайдтай бүгдээ нийлж сайхан алдартай ашигч. За өшөө цаг энэ сайд ашигч бол дахиад зөвхөн сургууль биш. Өшөө цаг. За энэ ажлын санаач өдөр шөнөөр сэтгэл зүрхээр зориулсан балармаа зөвлөлтөй сургуулийн хамгаалалтаа бас алдартай ашигч. Энэ сайхан дахин өдрийн мэндийг дэвшүүлээд бүгдээ бүгдээ энэ сургуулийн нээлттэй зөвөрөө амт сургууль гэж бэлэгдээд тэгээд ад жаргал сайн өдрийг та бүхэнд өсгөё. Баярлалаа. Бүгдээ сайхан амт сургаарай. Бүгд өдрийн тооцыг хайчтай хэмээн одоо бүгд Улсын хурлын гишүүн Эмсэмгийн нэг хамгаалалтын танилцуулж байна. Оюун тухай сургуулийн захирал Улсын дэшиг болормоор орж байна.